Би та хоёрт одоо ил үзүүлээ заа. Тэгээ хүзрээ. За одоо хүзрээ байгаа би холж байна. За тэрүүтэй тэнэг юм дээ. За отгоон дэс нэгээ сугалч. Нэгээ суглаа. Суглаад өөр авах юм уу? Нэгээ сугалч. За надад харуулахгүйгээр үзэгчтэй харуулж би буруу харж байна. Юм шиг байна. За тэгээ энэ дээр нөгөө юм. Нэгээ тавих юм уу? За би холлоо. Дахиад хүзрээ холлоо. Би энэ илтийг отгоо тэр та хоёр сөрөд 7 хоног хэлсэн. За ер нь ил бол сонирхолтой юм байна. Надад сэлэг юм ямар хэлсэн юм. За одоо энэ дотроос би сугалсан хүзрээ чи олно. Энэ байна. Мөн үү? Яа юм бэ? Яаж болчихваа? Чи ингэсэн юм шиг би. Юу вэ? Яа мэй. За. Бас гариг өдөр үзэгчтэй та бүхний сэтгэл санаа өөдрөг үстэй. Өнөөдөр бол нэвтрүүлэг зочноор бол шинэ үеийн продакшн жүжигч Монгол Улсын соёлын төрхний ажилд отгоо оролцож байгаа. Бид бүхэн бол бүхэл амьдралынхаа турш аз жаргалыг хүсч чаддаг. Харин бүтэн жилийн турш бол зуныг хүсч чаддаг. 7 хоногийн турш бол баасан гарыг хүсч чаддаг. Баасан гарыг ирсэн байна. За өчигдөр нэвтрүүлэгөө. Ной татагтай нараа хаалта төр наашин хандуулаарай. Баасан гарагийн үдэш та юу хийдэг вэ? Энэ өрөө тантай хамт баасан гараг нэвтрүүлгийг хөтлөгчөөр шийдвэрээ. Эцоо чамайнаар хамт Өнөөдөр баасан гараг. За бидний 7 хоног бүр хүссэн хүлээдэг баасан гараг иргэн ирж байна. Бид бүхэн амьдралынхаа 26 жилиг унтахад 11 жилиг зурглалын өмнө өнгөрүүлдэг гэдгээ мэдхүү. Мэдхүү за. Мэдхгүй. За тэгвэл шижрээ чи нэг өдөрт дэлхий дээр 380 мянган хүүхэд төрдөг гэдгийг мэдхүү. Мэдхгүй. Эрэгтэй хүн нэг өдөрт 43 минутыг зөвхөн эмэгтэй хүнийг ширтгэхэд ажиглахад зарцуулдаг гэдгийг мэдх юм уу? Мэдхгүй л дээ. Тэгвэл шижрээ нэг өдрийн дотор 18 сая хүн төрсөн өдрөө тэмдэглэдэг гэдгийг мэдхүү. Happy birthday. Юу мэдхгүй байна. Тэгвэл эмэгтэй хүн гэрээсээ гарахдаа 136 өдрийг зарцуулдаг юм байна амьдралынхаа туршид. Харин эрэгтэй хүний хувьд хэд өдөр зарцуулдаг вэ? Мэдхүү. Мэднэх өдөр зарцуулдаг юм уу? 46 өдрийг. 46 өдрийгөө мэдх юм уу? Мэдхгүй. За тэгвэл дэлхий дээр нэг өдрийн дотор 8.6 сая цэцгэлгаан цэгдэг. Энэ цэцгэлгааныг бүгдийг нийлүүлвэл томоохон хотыг гэрлээр хангах тийм цэцгэлгаан байт юм байна. Мэдгүй чи? Мэдхгүй. Эмэгтэй хүн бол амьдралынхаа туршид 8.5 жилиг зөвхөн дэлгүүр хэсгэд зарцуулдаг юм байна. Ингэхдээ бүгд бүтэн 1 жилиг хувц сонгоход зарцуулдаг юм байна. Чи мэдэх юм уу? 8.5 жил мэдгүй. Эрэгтэй хүн хэдэн жилиг зарцуулдаг вэ? Дэлгүүр хэсгэд хувц сонгоход мэдгүй нэг зарцуулдаг баха. Адилхан 8.5 жил үзэгчтэй. Яагаад гэвэл ихнэртэйгээ цуг явдаг учраас. Өөрөө юм аахгүй юу? За өдөр тэгвэл маш их хэмжээний хурд унтс нэг өдрийн дотор ордог. Ер нь 24 цагаар яриад байгаа шүү дээ. За тэгвэл энэ хэмжээний их хурд унтсыг хураагаад хүмүүст усанд оруулах ус олгол нэг хүн өдөрт хэдийн хэмжээний усанд орох чи мэдгүй. 1414 удаа нэг хүн усанд орох юм байна. Зай мэдээлэл. Өдөр дуусах юм байна тийм ээ. За баярлалаа. Виктор Хуго бол залуу нас амьдралын хавар юм гэж хэлсэн байдаг юм байна. Залуу насаа бүгдээр эрчтэй хүчтэй цогтой золбоотой хямартай өнгөрүүлцгээе гэж хэлмээр байна. Баярлалаа. Өнөөдрийн зочны урд шижрээ. Тэгэлгүй яах вэ? Хамгийн ихний зочин бол үнэхээр их хөдөлмөр залуу байгаа. Тэр өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлээрээ бүгдийг босгож чадсан. Түүний авьяас бол гайхалтай. Тэр өөрөө үнэхээр залуу хүн ямар байх ёстой вэ гэдгийг харуулж чаддаг. Жүжигчин Алтан Шагаа бүгтаасаа. Монгол тэл бизнес хийхдээ би тайцсан дээр дэсгээ хийхдээ Монгол орн дуур усаар арай илүү ихэвчлээ. Тийм болохоор та бүхэн инээдгээр бэлэгдээ. 1 2 3 4 та бүхэн зориулж инээдгээр бэлэг
хитчүүд хориод Роньо Жулиат шиг үхэхгүй хорол энэ хороо бүхэлдээ аз жаргал тайван би бошаага энэти хармат болон болосныг хармаач ихэд бодгүй бүгдийг нэ болгосоо Мөрөдийн багнад боломж олгосоо баасан гарыг боломж олгосоо баярлалаа Боломж олгосон. Боломж олгосон. За дараагийн эрхэм мөнтэй зочноо бүгд хамтаа үрэй хэмбэлээ. За Баасан гараг нэвтрүүлгийн дараагийн зочин бол шинэ үе продакшны шигтгэе болон гялсан авьяастай, адтай, отгоогоо урьж байна. Жүжигч отгоо. Яа. Ей. Нүтэндэ минь царай хардан арай болгонд чи намайг зүдэр цонох тавиутай бойнэ тавтай нэрсээр хонгор мэн хоёулаа маргааш утсан байнэ. Хоёулаа маргааш утсан бой мэн гэдэг. Бой мэн. Шижрээ хоцсноо юу? Хов гэсэн. Би зүгээр заримдаа тэгс цочоод гин чам мамаг. Гөлжиж ингээ гүлгөө баярлалаа. Амар ортой үлгэж аваад надраа дайраад энэ цад нэг хайртай л да. За өнөөдөр бол Баасан гараг болж байна. Тэгэхээр манай зочны хувьд Баасан гарагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Одоо Баасан гарагийн нэвтрүүлгийн уламжлалт асуулт шүү. Тийм үү. Нэг тийм сүртэй нөгөө ач холбогдол холбогдол өгдөг шүү дээ. Миний хувьд бол нэг үед яагаад тэгэл өөр хүүхдээ ажил дүүрэл тоглолт моголт гэж өсөрл нэг үед Баасан гараг юм шүү. Шоуны өдөр мөдөр гэж ярьдیں۔ Тэгэл өө яана тийм юм юм уу гэл тэгэл нэг үед тэгэл өнгөрцөн байт. ач холбогдол өгжсэн үе байгаа юу? Жохон бахта өгчээсэн. Залуу бахта. Хөрс өдрөг бахта, хүүхдг бахта. Одоо Баасан гараг яаж өнгөрч байна отхын үед? Тэгэл ер нь ажил гээл тэгэл тоглолт гээл тэгэл нөгөө хүүхдүүд амарчдаг болохоор нөгөө маргааш нь гिचээлгүй. Тэнгүүд амралтын өдөр болонгууд ившээ салхинд гаргах юм уу гэх мэтчлэнгийн юм төлөвлөл явчихдаг шүү дээ. Тэгээ хаяа найз нөхдөнд 5 дахь өдрийг тэмдэглэхээр болох ч юм уу тийм ээ. Ийм тийм болвол отоороо нэг цалгаа хэрэггүй юм шүү. За чаа нэг ач холбогдол өгдөг юм байна. За шагагийн Бараг байхгүй хотод байдгүй байна уу? Салхинд хөдөө өвчт юм байна. Тэ. Гэхдээ гоё байна л да. Дэмжиж байгаа шүү ер нь тий. Одоо тэгж хэлээгүй чагаа ярих ч юм өөр хөөрчж байгаа юм шүү дээ айгу. би энэ Баасан гараг нэвтрүүлгийг одоо дугаар болгоно үздэг. баярлалаа. Залуучуудад зориулсан их гоё нэвтрүүлэг. Тэгэхээр би бол Баасан гарагийг энэ Баасан гараг гэдэг чинь нэг тэмдэглэдэг чинь анх 2004-5 оны үеэс сүүл модонд орсон яриа шүү дээ. Манай ч хууч нэг Баасан гараг мэддэг. Бид нар ч нэг хууч нэг хагас өдөр ажилладаг байсан шүү дээ. 6 өдөр ажиллаа бүтэн сайн ганц амардаг байсан. Тэгээд хагас бүтэн сайн чи амралтын өдөр болгоо. Тэгээд сүүлд гарсан одоо Баасан гараг Баасан ахыг төрсөн өдөр гээл те. Сүүлд оюутан багтал нэг тийм болсон. Тэгээд тухайн үед бол би ач холбогдол өгдөг байсан. Тэр үед Одоо ч би өгье гэж би бодсон ч би үнэхээр өгч бас завдахгүй байна. тэнгэл алга гэж. Нэг үтгэд нэг дэх өдөр нэг өдөрт 5 дахь хагас сайн бүтэн сайн гал ингэчээд. Яг гэхдээ энэ нэг юу юм шиг байгаа. Одоо нэг төрийн байгууллагад ажилладаг улсууд чинь яалтч өөр нэгдгээс 5 дахь хүртэл одоо ингээд тэд чи өглөөс орой цаг наргүй ингээд ажилладаг. Урлагийн бид нар чинь бол яг ингээд бас ингээд ажилч нь бол цагийн ойргүй ингээд хамаагүй ажилладаг учраас тэрийг анзаардаг юм шиг. Яг төрийн байгууллагад ажилладаг улсууд бол яг 5 дахь орой ингээд ажил дуусах учраас цагс бүтэн сайн амардаг учраас бас нэг найз нөхдөйгөө бас нэг суудаг юм шиг бол. Маа найзууд бол их л тэгдэг. Гэтэ Баасан гарыг бол хамгийн дуртай өдөр миний хувьд. Яг бол хагас бүтэн сайн хүмүүс гэртээ гоё амардаг. Түвжрэл их багтаа байдаг. Тэгээ хагас бүтэн сайн. Тэгээ нөгөө миний бас нэг дуртай юм бол манай одоо чинь нэгдүгээр ангис сурдаг байхгүй юу. Тэгээ хөөргөм 5 өдөр явж байгаад маргааш нь 5 дахь өдөр болоод хагас өдөр нэг өдөр амарна унтна гэхээр би бүр амар баярлдаг шүү дээ. Маргааш нь ээж хагас өдөр 2 өдөр амарнтэй гэл. Тэр нь Баасан гарагд ер нь хайртай л гэж ойлгож болно. Нэвтрүүлгийнхаа их хэлсэн шүү дээ. Бидний 7 хоног бүр өсөн үлээдэг Баасан гараг ирж байна гэж байгаа шүү дээ. Тэр бол 5 дахь өдрийг зүгээр ач холбогдол өгдгөр хүлээж байгаа хүмүүс байгаа, амрах гэж хүлээж байгаа хүмүүс байгаа. Ер нь 5 дахьыг бол хүлээдэг л те. Тэгэхээр сая шагагийн ярьснаар 6 өдөр гээд тэгээд ажилтдаг байж байгаад одоо сурдаг ч юм уу тийм ээ хичээлч гэсэн 6 өдөр ордог байсан шүү дээ. Тэгэл бүтэн сойдрыг бол Ганц өдөр хүн ингээд нэг юм гоё болоод ирэхээр
илүү их ингээл нөгөө хийх юмнууд их болж Тухайн үед бол тэгэл тухайн үед бол бүтэн сойдрыг зөвхөн байранд байдсан мөртлөө тэгэл зөвхөн 7 хоногтой нэг удаа усанд ороод ховцсон нэрээ. Өдөр чи ингээд гэрээ зэвэлж Сайн усанд ордог гэдэг өдөр гэж тий яг тэгж ойлгочихсон байхгүй. Сайн л ганцхан усанд ордог юм байна да. Баг удаа би боддог гэсэн баггүй. Би бас яг хийж Сайн өдөр л ганц усаа угаадаг өдөр юм баг та гэж би боддог. Хүүхэд байсныг гэлгүй, хөдөө байсныг гэлгүй. Тэгэл тэр чинь гэрээрээ нэг юм угаагаад баанд хоцодроо угаагаад тэгэл нэг өдөр шинэ ус өмсөөл тэгэл дараагийн хагасаа сольдог байсан шүү дээ. тий яг үнэ. 6 өдөр өмсөөл. Тэгээд чагаа юмс нэг өдөр ингээл за 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдрүүдэд ингээл ангийн хүүхдүүдийн болон миний үсмэс ингээл жоохон тослогтоос ингээл Яг нэг тийм ухаан ухаан даван дээрээ бүтэн сайн өдөр ирээд тэгэл угаагаад тэгэл ингээл яваад байсан юм. тэгээд яг нэг Уг нь бол дунд нь очоо харангууд ангийнхны дандаа өснө унцсанлаараа ингээд орой усанд орчоод энэ чинь уг нь 3 дахь өдөр бас угааж болно шүү дээ. Яг дундлын 7 хоногийн тэгдэггүй байсан юм аа. Ер нь тэгдэггүй байсан тий. Чи оюутан болоод ер нь өдөр болго усаа угааж болдго юм байна гэдэг ойлгосон шүү дээ. Ямар заваа юм бэ? Чи бас заримдаа Шагаа айгу гоё юм яриад алгачаад байгаа юм уу? Шагаагийн юмэрсээ дараа алгачаад байгаа юм. өдөр болгоо угаадаг болсон Над баяр. дээр энэ бол хотын сайд сурч байгааг юм би хэлж юм да тий. Гар нүрийн самгаар зөвхөн гар нүрээ угааж гэж ойлгосон байсан. Жүжигчийн алтан шагаагийн хувьд бол баасан гараг гэж бол надад нэг онцлогтой юм байдгүй гэж хэлсэн. Гэхдээ бид бол нэвтрүүлгийн хүрээнд нууц дуранг бол ажиллаж шагааг бол яг 5 дахь өдөр бол дагсан байгаа. Тэгээ яг 5 дахь өдөр шагаа зүгээр яг гэртээ харьсан байна уу гэдэг бол тэр одоо царайг нь хараарай. айгу сонио болцсон биш язаагаад. Яг бол гэртээ хараагүй. Тэгээд Ер нь бол би тэмдэглэх дуртай. хаягаа малтаад өөр. Нууц дурангийн бол одоо бичлэг байгаа. Тэгээд бүгдээ хамтаа дэлгэцэнд анхаарал хандуулъя. Тэгээ энэхүү бичлэг үзье. За шагаа 5 дахь өдөр юу хийсэн бэ гэдгийг хараа. Чагч битэр гэж гасгч яргуу тоглох юм да. Битэр дэр нь бүтэн яс үлдсэн байна. За уран бүтээлч хүмүүсийн одоо ингээл уран бүтээлүүд ингээл үлдчихэдэг бас гоё шүү тийм ээ. Бас тэр 5 дахь өдөр гээд сая зүгээр шижрээ шагаа сандраг үстэй. Сандраг Тэмдэглэдэг энэ төр болоод хувирчаагүй үстэй. Юу хэлээ гэж бодов. нэрэж бас энд явж байгаад биччихээгүй юм баг та. Биччихээг байгаа даа гэж бас бодох юм байна. Эвгүй тий. За тэгвэл хоёр уран бүтээлч орж байгаа. Жүжигч Отоогийнхоо урын сангаас мөрөө урын сангаар хамтдаа аялцгаая. За. Аяллаа хөлөг. За яг Сая нэг энэсээ хоёр дахь дүрсэн дээр нэг толгоогоо ингэжсэн. Тэр ямар хэсэг гэсэн бэ? Хэсгээс нэг харуулаач ярих биш. Яах юм бэ? Тэр нөгөө Яг яадаг хэсэг гэсэн. Аяч жүжигч урнаагч гэдэг ураадаг. Харъя л да. За За, манай яах юм зэрэг бэ? юм шиг байстэй. Яах юм бэ? Чи ямар дууддаг вүлээ? Зүгээр л хав ингэш юм гээл. Ингэдэг хэсэгтэй ямар тэнийг. Үзээ юу болоогүй юу? Үгүй байнгаш тоглолт өдөр болгон дэрэж юм шүү дээ. Тэгэл тоохгүй шүү дээ. Тэг бүх биеэр хөдлөлтөй болно. мөрөн ийш явах толгой ийш ингээд те Бүхс нь хажуу шигээ тэгэл хөлн ийш. Гурван тийш зүрдэг те. Хамгийн сүүлийн зураг бол гой зураг байна. Та 4 сарын 1-ний тоглолт юу ярих те? Тийм битэр хамт алхсан. Хамт алхсан байна. Битэр чи нэг анги шүү дээ. Шагагийн бас нэг төг байгаа. За сонс юу. Цогтар Монгол орон даяар гарч байгаа ч та адгүй. Тэрийг ярих юм уу Одоо гэж. нэг 5 8 одоо уушиг нэг. Хоёрдугаар курстэй юм а. Би нэг одоо яг нөхөртөөгөө өргөж эхэлж байгаа Яашаа шагаа. уурсан. Шагаа нэг тийм Шагаа уурсан тийм юм уу? бодол явагдсан юм ба.
Ангийнхаа охиныг өмөрөөд Ангийнхаа охиныг хармалж штэ бас тэ. Өөр ингээ хүүхдээ манай ангийн охиныг одоо нэг хүрэн эргүүлээд. Гэтэ одоо бол нөхөртөө зүгээр найз, жирийн найз. Зүгээр жирийн. Янз юм байхгүй сте. Та баяр үргэлээ. Тэр үед айгуу тэгж тэр нөгөө сүүсийн тэр нөгөө юуны доор штэ. Үлгүүрийн доор сэлмэг амар дуудаж ирэл. Сэлмэг яасан мас гэж чимээ гэл амар бацсан гэсэн манай нэг хүн. Жаа иргэд явцсан. Иргэд. Эцэг манай үгүй би яг хайртай штэ мэртэй штэ гэдэг айгуу. Би одоо аав юм уу, ах юм уу? Яг юу Хайрлаарэ. Ангийнхыг хайрлаж байгаа юм биш тийм ээ. Тийм тэгээд хамгаалахгүй байгаа гэж. би дараа нь тэрийг сонссон байхгүй. Манай хоёр ч одоо хэдэн 10 гаруй 60 жил хоёр хүүхдээ болоод Аа. тухайд их сайн хэлсэн байгаа ойлгосон байгаа. зөвлөгөөл их сайн өгсөн Дараа нь би байна. тэгээд сонссон байхгүй нөхрөөсөө би гайхсгүй тийм үү гэж та манай ангис ч 2 3 банд дээр гэж очсон бас бадлээсэн байлээ. Зөвд алхан байж байгаа үед тийм ээ. Уран бүтээлийн сонь сайхан юу байгаа вэ? Шага мөрөөдлийн театр сонь сайхан зүйл их байгаа. Бас кинонууд хийсэн тийм ээ. За мөрөөдлийн театрын хувьд нь 2015 одоо удахгүй шинэ он гарах гэж байна. 15 онд бол бид нэр бас тайзны 2 тоглолт хийлээ. Цаг өөр болж мөрөөдлийн баг дэлхийг аварна гэдэг 2 тоглолт хийсэн. За нэг гадаадын аялын тоглолт хийсэн байна. За тэгээ одоо нэг кинонд уран сайхны нийгмийн кинонд орох гэж байна. Тэгээд одоо шинэ жил болохоор бид нар чинь одоо шинэ жилийн үзэгчтэй зориулсан гоё хөтөлбөрүүдийг одоо шинэ жилээр гаргах гээд бэлдэж байна. Тэгээд энэ 2015 он бас уран бүтээлийн ял зам гэх дүрдээ сайхан болж байна. Тэгээд 16 он одоо дөнгөж гараад шинэ киноныхаа зураг авалтанд одоо орно. Кино маань одоо нийгмийн жанрын нэг кино одоо гэлэх гээл яж байна да. Яа, Наад чи атгааг. За манай хувьд бол ерөнхийдөө шинэ продакшн байна. Солин төгөргөнд өдөр болго 19 цагаас тоглолттой байгаа. Тэгээд шилдэг номерын 2013, 14, 15 оныхоо шилдэг номеруудыг тоглож байгаа. 2015 онд сайхан ургац. Тай сайхан уран бүтээл ихтэй сайхан жилүүд байлаа. Урлагийн ажил хийж байгаа хүмүүс бол шинэ жилээр ер нь бол завгүй байдаг шүү дээ. Хүмүүсийг баярлуулах гал явж байдаг тий. Тэгээд одоо бол хамаагүй зүгээр хамгийн анх ингээд шинэ жилийн халтур малтур хийж хахад хэрэг догдолч яв ямар байсан бай тухайд. Тэр үеийн түүхээсээ гоё яриач. Оюутан байхдаа л Одоо шинэ жил болж шүү дээ. Хэдүүл удахгүй боллоо шүү. Одоо шинэ жил болох чинь шинэ жилийн хөгтөө явдлууд бол мэдээж их байна л та. Тэгээ оюутан багт чинь одоо бол яг нөгөө бидний мэрэгжлийн онцлог учраас хүмүүсийг одоо тэгээд алтан байгууллага янз бүрийн улсуудын шинэ жилийн баярыг хаваалцсан. Тэнд хүмүүсийг нэг оройч гэсэн бас нэг баярлуулах гэдэг чинь энэ бол бидний үүрэг тийм ээ. Оюутан багт тэгээд янз бүрийн одоо гэхдээ энэ үгнээс их цээрэлдэг л дээ тийм халтур гэж ярихаас ер нь их уран бүтээлчлэг дургу. Тэгээд оюутан багтаа бид нар чинь ингээл бөөнөрөө нийлээл бас нэг юм юмтай баярлуулж гал өрхий. Тэгэл явна л та. Тэгээд өвлийн өгнөд яг ядранхан өвлийн өгнөд. тэгээд айгүй Юуны өвлийн өгнөд хувцаахгүй манай нэг одно гэж хичээдэг байхгүй маа. Сүүлийн оюутан театрын хувц өгдөг нэг хувцсан яра. Тэгээд тэр хичээсээ ямар ч өвлийн өгнөд биш тийм зүгээр нэг ард дээл өмсөд Монгол хотын олон урагдсан энэ тэгээд цагламахтан зүгээр хөвөө ингээд зүгээр айгүй дураараад юм. Яаж өрхий тэгээд тухайн үед тэр байгууллагууднаас ийм үгэн байдгүй шүү дээ хөөгөө гаргацдаг байсан. Гамбаа нэг үгэн болсон чинь нэг газар очисон чинь нөгөө бүс байдгүй. Тэгсэн чинь бүс олдохгүй байгаад нөө чинь нилээн бас нөгөө тойрог томтой хүн чинь олдохгүй тэлэний өмдний тэлээ болохгүй. Тэр нэг оос өвч байгаа нэгэ бүслээд орчихгүй. Тэгсэн чинь өвдөв өссөн юм уу? тий тэнд өвч байгаа зүгээр нарийнхаа өвдөөс шиг нарийнхаа амар ингээд Тэнд өвч байгаа тэр гадаа байсан тий. тэр гутлынхаа өвдөөсээр ингээд бүсэлчихгүй. За. Тэгээ бүслээд гарцсан нөгөөдгөнд нэг өвлийн өгөн юм шиг Есүс нэг нүмгэн дээлэн дээр бүсэлцээд Есүс юм шиг яаж чад Монгол хутлаа байхгүй тэр доторхоо өгөн мөгөн болоод өнөө явдаг байсан. тэгээ нөгөө ажил мажил ингээд юм амар үзүүлэхээр нөгөө амар сонио тэр үеийнхаа нөгөө зогоомж хийжсэн нөгөө амар мангар тэгээд нөгөө шинэ жил дээр хүний албан байгууллагын шинэ жил дээр очиж нөгөө этюд биш үү бид нар оюут багт этюд гэдэг этюд бүтээтэй хийчихнэ. Тэгээд шинэ жил дээр хаа хамаагүй этюд ямар хамаагүй. тэгээ бүр ингээд гайхаад нэг өдөр нөгөө Тэгжээсээ этюдээ энэ бүр номер дутгаар нэг тайзны яран дээр уншиж өгүүлэг уншиж мангар өдөртэй нөгөөдг нь үр могоо зогоог уншиж байгаа юм. Үр могоо Домгийн цагаан гэдэг. гэдэг. Хүмүүс ингээд суудсан бүгдээрээ шинэ жилээр саамаа уулзаа аюугаа явж байгаа үр могоо уншиж. тэгээд шампанс гэдэг дэр барьцаа. Бенгалийн галмад асаацсан бүгд харцсан. Дээр нь харахгүй бүр тоодгүй бид нар ч бүр хаард тэгээд тайзан дээр нэг юм уншаал тоодгооч юм байхгүй. үр могоо л тэгээд Ээж мэжийн тухайн эрикүн чи уншиж штэ. Нөгөө зохион байгуулж байгаа хүн бол ирцэн байгаа. Урлагийн номер явж байгаа гэдэг тий. Юм 2 дугаар курсыг мөтөлж байгаа нэг хүн айгүй гомдож үйж үлээ. Тайзан ингээд уулна ингээд юм хөдлөөл ингээд тоглоом явуулж өөргөө бас нэг зүгээр зогсоог болох нэг юм яриад явчихсан чил тэндээс юу тоохгүй ш тэд нар ч өөрөөсөө нэг хүн доод юм яриад гэсэн. Нэг хүн ингээд намайг
ингээд дуудаад тахгүй тэгээд би чи ингээд юм хөдлөө шүлэг уншаад намаагүй гэсэн чи нааш өрөөд ирлээ. Ширээн дээр нь яваад байсан чи мэдүү цаанаашаа зөөгч дуудчих гэсэн. Тайсан дээр юм хийж Тайсан дээр юм хийж байгаа хөдөлгчөө шууд дуудаад зараад шууд. Чамаас чи тэр үед аягүй тийм Уул яг ч юм уу тэгээд яваадсан чи ингээд гэдсэн чинь зөөгч дууч. За тэгээд бүр цаашаа яваад алга болчихсон шүү дээ. яг тэр ямар ч тип би өгч чинь гэж бодсон уу юу? Тэгээд би бодсон бас нэг шинжилгээ өгөхтэй нэг юм байна. Тийм юм дууд тэр юм дууд. Хамаагүй бүр тий. Арай яаж болтой аваад тэр гэдэг. Хаттай ч адилхан нөхцөл над болсон. Тэгээ би нөгөө оюутан байхдаа нэг клубд ингээ хамгаалагч ажилд авах гэхээр нь очихгүй юу. Тэгээ би чи намхан жижиг хүн шүү дээ. Ингээд тэгээ нэг найзаас хар костюм гууж авч өмсцэлж ихтэй юм ингээ зогсоод дагалдан хийж байгаа шүү. Тэгсэн чи нэг ахгүй. Ой, мид нааш гэж хэлэхгүй. Тэгэхээр би очоод яасаа хаа гэдгсэн чи. Мидөө пижак чин томчч гэсэн шүү дээ. Тэгээ маргаашаас нэхлээ зөөгч бол явж байгаа. За баярлалаа гэнэ сонирхолтой боломж аваалцсан. Хоёр оролцогчтой бүгд амжилтсаад сайхан амьд төвчмө айдуу сонсъё. Хей. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх MMB хамтлаг юм аа. Хамтлагийнхандаа баярлалаа илэрхийлж байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэргэдэх MNB. MMB хамт MMB. Ялангуяа амьд хөгжим гэдэг ч юм бол манайхан ч ерөн сүүлийн үед амьд юмд их дуртай болж байгаа шүү дээ. Амьд хөгжим, амьд урсгал, амьд харьцаа, амьд ус, амьд бүтээгдэхүүн те ер нь те. Амьд харьцаа зарим үед утаснаас болоо жоохон багасч Амьд харьцаа багасаад амьд харьцаа бас хэрэгтэй л байна. Амьд харьцаа гэдэг чинь амьд юм уу? тог тасраад гэрийнхэнтэйгээ ярьж үзсэн дажиг хүмүүс байдаг юм байна гэдэг шүү дээ. Яста харин ер нь юм сошиал юмнууд ер нь би ер нь сүүлийн үед фэйсбүүк рүү баг гоохоо байж байгаа. би ч гэсэн одоо ер нь болж байгаа. Орхоор жоох стресс гэдэг юм аа үзэхээр. Ааха. Тэгэл үзэхээр. Тийм ээ. Хүн чинь нүдээр ингээ хурааж чаддаг гэсэн муу зүйлийг. Тийм гэсэн. За одоо Баасан гарагийн Блиц болон чамин сурвалжлага үзэгчд хүрэхэд бэлэн болсон байна. Энийг хүрэхийн тулд хөтлөгч Чамайгаа урьж байна. За Чамаа. Эй. За сайн уу Чамай? Хоёр зочиндоо үдший минь. Баярлалаа. Хоёр ч гэсэн. Баярлалаа. Баярлалаа шүү. Баярлалаа. Чамай Сурвалжлага аваад заах юм шүү дээ. айгу ширүүн алхаж орж ирэл ширүүн энд яг суусан чи шагаа хажууд тийшээ бүлт үсрээл яа. Тэнд байсан уу яасан? Шахагдчихлаа. Шагаа тийм ээ. Зүгээр ойрхон сүчлээ. Битэрийг бол азтай шүү. Хоёр сайхан бүс байж байгаа. За Чамаа бол За Блиц. билицээ бэлдсэн байгаа бах те. Өчигдрийн сурвалжлага хэр байсан? Мэдгүй. Дажгүй баха. Дажгүй л байсан билгүү те. Одоо яах Асуулт асуухад эвгүй асуулт байсан уу? байхгүйс. Гэтэ хурдтаас асуугаад нэг хурдтай хариулаад явахаар зарим зүйл нь анзаардаггүй те. Юу Тийм шалгах жоохон эвгүй байгаадсэн тий. боддгоо те. Хүмүүс ярьслаг өгөхдөө бол тэгэл дэлгэрэнгүй юу нэ ярьдэн шүү дээ. Тэгээ Блиц гэрч юу товч хариулах хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. Тэгээ асуулт ингээд дараалаад явчихж байгаа. Гэтэ товч гэсэн чинь нөгөө товчлох гээд айгу чадахгүй байгаадсэн би л. Шаах байсан. Яг зарим асуултууд нь бас их хөвгөлтэй асуултууд байсан. Тэгээд бодчих хариулахгүй бол унчих гад болох. Тэгээ бүгдийг үннээс хариулсан үстэй. Бүгд нь үннээс хариулсан. Ер нь их үнэнчлэлтэй. Хитэн давхар өмд өмсдөгөө гэсэн чинь нилээ их бодох шиг болсон. Нилээ бодстой нэ. Соос юм уу? За сайн байна уу? За сайн уу шагаа. Алин сайн уу? Сайн байна. Ажилдаа ирж байна. Ааха. Ажил ихтэй байна уу? Оо ажил ихтэй байна. Одоо шинэ жил болох гээд гол ажлууд эхэлсэн байна шүү дээ. За сайн уу? Тагч сайн байна уу? За ороо. За сайхан амарч гинөө. За сайхан амарч байна. Ямар сонио юм бэ? За юу вэ дараа? За ажил руу ч орох уу? За тэгээ. За ажиллан сайн уу юу вэ? Сайн. Таны ажил сайн уу? Тоглолттой яа гинөө. За суугаараа манай өрөөнд орж ирсэн байна. Манай мөрөөдлийн театрын өрөөнд. За баярлалаа. За эндээс бол одоо манай уран бүтээлүүд энэ өрөөнөөс төрж гардаг. Би чамайг ирнэ гэж мэдээл хүлээгээл. За наач. Байна. Ингэж л одоо. За Баасан гарагийн Блиц 60 асуулт хариулахад бэлнэ үү? Билээ. За билээ. Отгоо баярлсан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ? Инээч. Шууд нүдэн дээр ил гарчдаг шүү дээ. Нүүрэн дээр. Харуул та. Баярлаа. Хэлэх дуртай юу? За санаа зүв бол заяа зүгж. Амьдрал баялаг. Тэгээ амьдрал тайртай. Царимны сайхнаар цайсуулдаг юм болов? Ер нь сүлдэн шүү. Сарийн сайхан сайжруулах жоохоо сэтгэлийн сайхнаар сайжруулах бах та. Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол
Гэр бүлийн аз жаргал аав ээж, өр хүүхдүүд, хань ижил эх хормын аз жаргал юм да. Баялагийг бүтээгч нь лаз жаргал юм да. Салхыг хичээдэг муу зуршил байгаа юу? Амар яруу, сандруу, твдүү, адгуу. Зарим ажилтнууд жоохон хойш тавих гэдэг. Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ? Ер нь шууд үйлдэл биеэрээ үлдэх зүрчдэг шүү дээ. Шууд уурлал. Дуугаа ураад. Амьдралдаа мөрддөг зарчим. Амьдралтаа мөрддөг зарчим аа. Одоо юу юм бэ тий? Зөв байж, тий зөв л бай гэж боддог шүү дээ. Өөрийгөө завгүй болох. Та бүр миний дуртай юмнуудыг бэлдсэн ба шүү дээ. Харин чамайг иддэг болохоор ч юм л. Эсвэл гэж. Өнөөдөр хоноод явна сте. Архи амжуулаад ирж ханна. Тэгээрээ. Шаагийн өмдний арзмаар. 36. Өмднийх үү? 34 одоо тураад 34 өмсөж байна. Тогчийн хөвчний арзмаар хэлүүлээ. 3680. Астай амар шууд болж байна үү? Бэлтжсэн юм шүү таны асуулт. 3680. Астай. Уурлахаараа нүүрэн дээрээ тодордог царай. Хөшгөө загтдаг л хта. Яаж? Тэгэл. Дэлхийн оддын хинтээ болцохыг хүсдэг вэ? Брэд Питт. Бейонсе. Яагаад? Гой залуу шүү дээ. Пластик мэс заслын талаар. Тэрийг бол сайн тодорхой ойлголт надад байдаг. Шаардлагатай юмдаа л хийх гэж. Юм болгондоо хийлгүүл айгу утахгүй болно шүү дээ. Тэ нүг юмны ямар нэг юмны дооцыг ихтүүлвэл айгу утахгүй болно гэдэг шиг. Багтаа зүүдэг байсан хоч. Багтаа бол хач байгаагүй. Халзан тох гэдэг гэсэн шүү дээ. Хамгийн их айдаг зүйл. Ганцаардлаас их хайдаг. Аалзнаас хийдэг. Биенжин өндөр. 52 эс баг. Одоо бол нэг 86 7 байгаа. За би өндөр гэх юм бол 173 Метр 58. Хэр их үрлэгэн бэ? Ер нь бол тооцоотой авах гэж байдаг. Нэг тийм амар сүрлэм шээ. Бас гайгүй Тооцоотой. Тооцоотой. Хэрвээ эротик кино тоглох санал ирвэл тоглох уу? Зохиол нь уншина. Тэгээд хэрвээ таалагдвал тоглоно. Титаник шиг кино бол бас болно шүү дээ, тий? Тий. Хитцүүл задгаа бол бас амар хэцүү шүү. Чадахгүй шүү. Одоо ястаа эротик киноны санал ирж байгаагүй дээ. Ер нь дурлалт залуугийн дард дүрд их баг тоглоно шүү дээ. Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Нүдийн. Яг нүд бол сэтгэлийг харах тойл гэдэг. Тэгэхээр мэдээж хүний хэрвээ анхаарай гэж сонирхож байгаа бол нүд рүү харах хэрэгтэй. Өөртөө худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл. Цүнх төрүүч хэрэг юм да. Онлайн ертөнцид хэр их цагийг өнгөрөөж байна? Онлайн ертөнц бол нэлээд байна. Гэтэ хит тэр нэг тэр онлайн ертөнц автахаар бол тэр хамт харьцаа байхгүй болд юм шиг байна. Сүүлийн үед бол тэрнээс бол их татгалзаж эхэлж байгаа. Яг бидний ажил мэргэжлийн холбоотойгоор яг янз бүрийн нэг одоо рекламаар хандсагаас байгаа ажлын шаардлагатай юм бол яг. Онлайн ертөнцид хэр их цагийг өнгөрөөж байна? Ер нь харин гайгүй шүү дээ. Орой эренгүүтээ яг утас амар их үздэг байсан. Тэгээ одоо болчоод л юм л да. Ундаагаар. Тэгээд одоо бодоод тахад бас яг хэрэгтэй. Гэхдээ одоо сүүлрээ Facebook руу орж байгаа стресстэй яг жоохон яартах гэдэг болчихсон байна. Муухай мэдээллүүд гараад Тийм учраас айгу бага ордог болсон. хэрвээ жүжигчин болоог байсан бол. Жүжигчин болоогүй байсан бол хэсгэж бүхэл багаас их мөрөддөг байсан. Эмч. Ягаад? Нэг бол бизнесмен болъё гэж бодсон. Айгу. Ер нь айгу янз янз 8 их амар айгу сайтай шүү. Амар сайн уу? Анхны өсөлт гэж байсан. Анхны өсөлтөө 9-р анги 10-р ангид байсан баха. 3 настай бах та. Тэрс юм аа. Мэдхгүй тэгэл санахгүй байна. 8 9 10-р анги мангид очив. 10-р ангид байсан баха. Хэрвээ амтан болооч гэх юм бол ямар амтан болох вэ? Сарамгчин болох лоо. Гэтэ шоргоолч юм болоо гэж боддог шүү. Шоргоолч Ажилласан. ажилласан. Үйл хідэн давхар өмсдөй явж байна. Өөлөө нэг давхар өмсдөй явж байгаа. Ер нь би чи ер нь өдөөний хөвгт болооч юм их орой өмдөнд ордог шүү. Саяхнаас өмдөнд давхар өмсөлөө шүү дээ. Сайн тал 2 давхар. Ер нь давхар өмсгөлээр халуусаад багш шахагдаад ер нь зарим өвөлдөр бол дан өмдтэй дээр өвлчих тохиол байдаг шүү. Яа. Хамгийн их ашигладаг жаргал үг. Хотлаа ирсэн. Дандаа Тийм шүү дээ. 6-нд итгэдэг үү? 6-нд яг 50% таа. фитс өөртөө болсон шүү дээ. Нэрээ марцнаас. Өө тийм үү? Тэрийг үзхөө. Тийм. Тэгэл та. Эндээ юм жижигхэн фитнесийн өрөө хийсэн шүү дээ. Тогтчулсан шүү дээ. Вау. Энийхүү эндээ булангаа. Энэ үг нь бол нөгөө юу байсан байхгүй манай нөгөө. Апс юу байсан мэт дээ. Опс нүхрээр ажлын өрөө байсан чинь сүүлдээ нэг ийм жижигхэн юм болгоод болгоцсон шүү дээ. Орой дээр ингүүтээ.
Тийм. Тэгээ бас энэ айгу хөөх энэ надад айгу таалагдаад байгаа. Энэ нөгөө манай монгол залуучууд бас ийм хийж байгаа юм билээ. Өглөө хөвчлэдэн цагаас өсөж байна. Өглөө нэг тэгээд яг ажлын шаардлагатай бол бас ер нь хөвчлэн нэг 9 өнгөрөөгөл болсон доо. 10 жилдээ хамгийн тааруу байсан хичээл. Математик. Өөрийгөө 3 үгээр тодорхойлвол. Хөдөлмөрч. Зэрэглэн. Халамжтай. Сэж. Эрч хүч. Нэрийг. Залуустай хандаж юу гэж хэлэх вэ? Манай залуучууд сүүлийн үед их монгол залуучууд их хөдөлмөрч болж байгаа. Тэгээд энэ эрч хүчээ бити алдаарай л гэж хэлээ. Цаг ус хугацаа бол алт. Залуу нас л богинохон. Тийм учраас хийж бүтээд тэгэрээ. Залуусаа уриалъя да. За амжилт хүсье. За ингээд би одоо номоо уншаа sana. Өдөртөө 5 ном уншдаг. За баярлалаа. Баасан гарагийн билет асуултанд маш амжилттай байсан атгадаа баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд одоо хүсээ ажиллуулаад энэ тоглолт руугаа явлаа. За баярлалаа. Таагчд би нөгөө нэвтрүүлэгт орох санал тавиад та хинтээ хамт ормоор гэсэн чинь шагаа гэдээ шууд хэлж илээ. За. Энэ нэг шин дассан юм шиг байлаа. Сонирхолтой болж байгаа санагдаж байна л да. Ягаад гэвэл шижрүүтэйгээр яг хамтдаа студенттэй үздэг байхгүй. Тэрс төрүүлж үзчихээл ингээд байхгүй. Тэгээд яг нэвтрүүлэг дугаар болгонд л сайжруулах гэж бол хичээж яваа. Тэгээд энэ удаад бас та хоёр оролцоод бас илүү бас гоё болгож өгсөн байхаа гэж бодож байна тий. Шага тэгээд хамгийн өөрөө чи авсан хамгийн үнэтэй зүйл ном гэсэн үг үү? Ямар ном авсан? Би яг мөнгө болдвол ер нь ном авъя л гэж боддог. Гэтэ би одоохондоо яг бодлоогаа гэдэг нь ерөөс аваагүй. Саяын билетийн шагагийн асуултуудыг зүгээр харах юм бол яг л тийм ном их уншдаг хүний л хариулт байдаг. Яг л их тийм мэдлэгтэй үний. Би бол чинь судар гараад ерөөсөө хариулж байгаа. Би өчтөр чамайг асуулт асуугаад ингээд гарсны дараа би ерөөсөө сууж байгаа л газар дээр 2 ном уншчаал гэж байна. Ном уншихгүй бол би ерөөсөө нөгөө нэг хоол ерөөсөө хүн яаж иддэг вэ? Яг тийм ном уншихгүй болохоор нэг тийм би загтнаад байгаа чим шиг нэг тийм цаанаасаа бүр сүүлийн үед бүр тийм юу ном уншиж. Боловсролын өсгөлөнд ороод гэж. Сүүл рүүгээ нэг тийм нэг илүү тийм айко чиглэсэн тийм тиймэрхүү Шатрын ном уншиж. ном уншиж хэлжээ. Философи тал руу. Чарны сайхнаа цай сүлдгүү гэсэн үгүй сэтгэлийн сайхнаар сүлнэ гэх. Энэ яг ухааны л юм. Тэр яг нэг багшийн хэлсэл үг л дээ. Би шахахыг юусоо ном уншдаг гэж бодохгүй нь яаж ч бодсон. Дараагийн болон руу гарах. Дараагийн болон бол рекламд гэдэг болон байгаа. Тэгэхээр нэвтрүүлэлт оролцож байгаа зочдтой бид нар нэг бүтээгдэхүүн өгнө. Тэрийг шууд өөрөөсөө 30 секундын хугацаанд өөрийнхөө цэвэр одоо тухайн үеийнхэн импровизацаараа гэж яадаг те. Шууд рекламдах хэрэгтэй байгаа. Сүү хувьцаа компани сүү ээж. За би бол Ийм байгаа штэ нэг 20 секунд өгөх юм уу тийм ээ? Бид зүгээр шууд явах гэдэг юм. За явчих. Шууд дээр тийм үстэй. За тэгээд За зүгээр энийг би хараагүй байгаа заяа. За ингээд зүгээр авчаа да зүгээр нэг нь ингээд нэг нь бариад хажуудлынх нь юу? За энэ сүүг бол шууд хэрглэж болно гэж хажуудлынх нь юун дээр байна. Шууд хэрглэж болно гэж байгаа. Тийм байна. Ариутсан сүг шууд хэрглэж болно. За шууд хэрглэж болно. Хамгийн сүүлийн үеийн технологиор дэвшилтэй технологиор энэ үеийг үйлдвэрлэж байгаа. За байна. За 1.5 литр гэж байна уу те ингээд. За энэ хүнд бол эрдэс бодис. Байна. За хүнд бол эрдэс бодис. За нүүрс ус ингээд Б эмэнд А Б эмэнд аминд эмүүдийг ингээд сүү бол хангаж байна гэдээ хажуудлах нүнүүдээр байна уу? Байна. За та ингээд харахтаа дээдлэн шашиг болоо юунуудыг ингээд юунуудын сан дээдлэн бүгдэн дээрээс огноо могноог сайн харж аваарай. За. Хүүтэн нөхцөлд 3 сар биш 7 хоног хадгалж болно. Чи энэ рекламд тоглож ирсэн юм шүү. Энийг яагаад бол манайх хэрэглэдэг байхгүй. Манай хүүхдүүд өөрснөө энэ сууг бол манай нэг нь бол өдөрт энэс бараг нэг бүтнийг уулгах. Сүү айгүй хөө. шар сүн бол өөрөө килокалори их багтай. Тийм. 0.1 3.2 тай. Бид үнийхээ хувьд энэ хоёр ч гэсэн бас үний Тэр ялгаатай сүүг байдаг. бол айгүй сайн мэдчихэж За шагаа яа. За баярлалаа. Тэгээ миний Монголын сүү хэрэглэцгээгээрээ энэ бол мэдээж тослог илчлэг сайтай, энэ бол бас илчлэг багтай, кальц багтай. Тэгээд үний хувьд бол энэ арай үнэтэй, энэ арай хямдхан шүү. За ирж аваарай. Энэс өөрөө надад рекламдах юм аа. Хүн төрлөختний эхлэл ариг цагаан сүү, хүн дэтгэл хайрын бэлэгдэл асгал цагаан сүү. Өргөсөн сүүний чин тоосон тэнгэрийн од үржиж өлзий буян дэлгэрэх болдог ба. Сар шиндэн сайхан шинэлээр сүү хувьцаат компани гэдэг юм.
Бэлээ ерөөсөө рекламд тоглож ирсэн юм биш үү? Тийм байна. Тэр унтаагүй угаасаа. Бэлтэж хонсон юм шүү. Шүнжэнгөө дүнгэр онсон гэсэн. За сүү хөвцөд компани рекламд яхаар бол бэлээ юм байгаа юм биш үү? Бэлэг юм аа. Бэлээ цагаасраар хэрэглэх юм шүү дээ. Оюутан залуусаас цагийг хэрхэн зөв төлөвлөж зөв хэмнэлээр амьдрдаг вэ гэдгийг сурвалжилсан байгаа. Одоо бүгдээрээ дэлгэцэнд хаалт хандвал чамин сурвалжлагыг үздэцгээе. Сайн байцгаана уу, би Чамаа байна. Чамин сурвалжлага хүмүүлгийн ухааны их сургууль дээрээс оюутнуудаас яг яриаг авах гэж байна. Сайн уу? За сайн байна. Танилцын намайг Чамаа гэдэг. За шинэхүү. Өөр Монголоос ирсэн шинэхүү. Өө тийм үү. Ямар чиглэлээр сурж байгаа? Одоо хүмүүлгийн ухааны их сургуульд магистр сэтгүүл зүйн чиглэлээр магистр хийж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Хичээл нь сайн уу? Сайн. Энд юу хийж сууж байгаа? Хичээл хаан жилөө цагаар тэгээд ярилцаад тэ найзуудаараа ярилцаад хандаад тэгээд сууж байна. Цагаа яаж төлөвч юм? Чөлөө цагаараа юу гэдэг вэ? Өдөрт ерөнх юм бол чөлөө цагаараа хичээлүүдийн даалгавар хэрэг хийсэн тохиолдолд гэртээ одоо гэрийнхэн цагаа өнгөрөөний эсвэл найзуудтайгаа уулзах ч юм уу. Миний хувьд гэвэл би бол өглөө хичээлд яваад тэгээд хичээлээ тараад одоо фитнес клубээр хичээллээд тэгээд тэргээ шууд тараад бас дууны бэлтгэл хийгээд бас бүжгийн бэлтгэл хийгээд маш завгүй явдаг. Хичээлээ тараад гэртээ арай. Чинээ Тэгэл хичээлээ хийн штэ яа. ханда 5 дахь өдөр тэгээд стрессээ тайлж хичээл ихтэй үедээ ч юм уу стрессээ яаж тайлах юм? Стресс юм. Гэхдээ гэрийнхэнтэйгээ өнгөрөөн тэгээд найз нөхдөйгээ уулзсан, гадуур уулзсан. Тэгээд кафе цон заяа бас паб манд орно л доо. 5 дахь өдөр боллоо. Гараад шоуд яа гэж явдаг штэ. Шоуд тохиолдол байх уу? Бүр хаяал нэг хийсэж баг гэр нь ховордоо. Ер нь бол нэг тийж гадуур одоо л нэг явах боломж байхгүй. Тэгээд хичээлээс амрах жаах болохоор дүнгээ гаргана гэдэг одоо даалгавар малгар маш их байгаа болохоор хичээлэх байгаа болохоор үсээ зайлж зүтгэсэн байж тээ үсэн цав цараа. Монгол төр шоу утсан бол тээ. Өөрийнхөө маг хийгээл хажуугаар нэг хэрэл юунаас Монгол бичиг рүү ном хөрвүүлэл тэгэл ажиллаж байна. Өглөө унтаж хичээлээсээ хоцорч исэн үе зөндөө л өстэй. Зөндөөд Одоо үе оюутнуудыг харьцуулах юм бол дээр үеийнх нь илүү их одоо хүн хүчрийг давж туулсан ч гэдэг юм уу. Тэр талаар илүү их загна. Одоо та нар бол дулаан гэртээ канадтай устай бэлэн хоол ундтай үзэж зовно гэсэн юм байхгүй. Автобус унаанд бэлэн карттай тэгж явах тоцроод нэгээд бид нар нэг их загна бил та. Хичээлээс хоцрох гол шалтгаан юу вэ? Өдөрт наар хоолоо тохируулахгүй. Гэтэ заримдаа бол яалтчгүй эрт гарсан ирнээсээ замын төвчрлээс болоод хоцрох тохиолдолтой. Залуусыгаа уриалаад гоё цагийг зөв зөвхөстэй өнгөрүүлээч гэсэн үднэс хэлэхүүг нь. За юу вэ гэвэл Монгол хүн мортойгоо бас номтойгоо л байх ёстой. Тийм учраас бас өдөрч хагас хоромч гэсэн, хагас цагч гэсэн, нэг хоромч гэсэн бас номтой л нөхөрлөл ном илүү үзэж байгаа райлгч уриалмаар нөөрч байна. Баярлалаа. Баярлалаа. Хоёртнаас л хүний амьдралын салшгүй үнээр хизээч мартагдчихгүй гайхалтай бүчүүдийн нэг байдаг. Гайхалтай дүрмжлүүдэг. Энэ удаагийн дугаарыг бид нэр хүмүүлийн сургуулийн оюутнуудаас ирж цагийг хэрхэн зөв төлөвлөж байгаа, яаж амьдарч байгаа, ирээдүйд хэрхэн хөл тавих гэж байгаа талаар бяцхан гэсэн сурвалжлагыг танд хүргэлээ. Дараагийн дугаарт би хаач яж магадгүй. Баярлалаа үзэгчдээ. За баярлалаа. За. Чамин сурвалжлага үзлээ. Цаг төлөвлөлт бол маш хэрэгтэй тий. Бид нар заримдаа нөгөө эрт босвол нэгийг дуулна гэдэг өглөө эрт босох юм бол их олон ажил амждаг. Хэрэгтэй мэдээлэл. Нэг хэрэггүй цагийг өнгөрөөдөг болсон байл шүү дээ. Сошиал ертөнцийн Би юу? тий. Хүмүүс Би юу? Би юу? манай залуучууд Тандаад байгаа юм шиг. Ер нь цагийг сайн ашиглаж штэ. Би юу гэж. Би юу? Сайн би уншижсэн юм л да. Цаг гэснээс монголчууд бол өдөр би монгол хүн гэж өдөр 5 цаг 20 минутыг дунджаар зурагт үзэхэд зарцуулдаг гинэ. Дэлхий дээр амьдарч байгаа бусад орны хүмүүс дунджаар өдөр 3 цаг 20 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг юм байна. Тэгэхээр бид нар бол телевиз үзэхэд цаг хугацаа арай ихийг зарцуулаад арай их үзээд байна. Шагаа шиг ном уншмаар энэ тэр 3 цагаа үзээд 2 цагт нь. өдөр 5 ном л унших хэрэгтэй ингэж. За Баасан гарагийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо Баасан гарагийн нэвтрүүлгийн нэгэн сонирхолтой хэсэг болох C4 бомб шоу эхлэхэд бэлэн болж байна. За тэгэхээр C4 бомб шоу бол эхлээд бэлэн болсон байна. Би та бүхэн дөрмийг товчхон танилцуулъя гэж бодож байна. Энэ дээр бол холбоо үг байж байгаа. Жишээ нь одоо сар гэсэн үг бол шүн юу гардаг вүлээ? Сар. Ямар үед гардаг вүлээ? Шүн. Тэр чинь эсэргээр нь харахгүй гэдэг юм үү те? Гээ хэлэнгүүд одоо хар сар гэдэг юм.
дахиад ихнээс Бомб барьж байгаагийнхаа эсрэглийг хүнэн үгээ таалгана. За отгоо бол изотоник баг, чамаа бол шагаатоник баг. Дөрөв ойлгомжтой болов гэж бодож байна. За. За та бүхэнд амжилтсан. Энэ дээр байгаа үгийг хэлж болохгүйгээр тайлбарлаж шууд чамаа таах хэрэгтэй шүү. 2 гоо уурсан дорч 2 гоо уурсан тийм ээ. 3 удаа дэлбэлүүл тэгээд очиж гин тийм ээ. За тэгээд. За Хуруутсан дээр биш биш. За яваад. За баларлаа. Нэрнийх нь эхний үеийн юу лээ? Аа. Тэгээд юу лээ? Ямар сургууль үдвүлээ? Дээд сургууль. Отхон ямар сургууль үлээ? За. Отхон тэгэр үү за. Би яах юм уу? Ям зайц нөгөө юу штэ. Би чамд хайртай. Аха. Тэгээд чи миний хамгийн ямар хайр үлээ? Анхны хайр. Хэн ямар үнгээ? Улаа. Заацгийн за. Эсвэл сандлын тулд ямар туудаг вүлээ? Энэ ямар өнгөсөө? Улаан хариулсан үг байсан байна. Энэ ямар өнгө гэхлээр чинь зөв шүү дээ. Шууд улаан өнгө заач. Улаан ингээ зааш штэ. Зааж болохгүй, үгийг хэлж болохгүй. Хэлж болохгүй. Энэ ямар өнгө гэхлээр чинь би улаан гэдэг үгийг хэлээгүй шүү сая. Тийм ч. Улаан өнгө хамаагүй заачаа. Шага хэлсэн хэлээгүй хамаагүй заацаа. За амжилтсан. Заач болохгүй. Айвар хэрүүлч. За ингээд 2 дугаар үе хэллээ. За. Миний нэрний эхний үү? Миний нэр хэл. Оо юу вэ? Гэс аваач аваач. Одоо өгөөч. Юу штэ 0 ороод яадаг штэ. Бицдэг штэ. Тэрний тэгээд ингээд арчдаг юм чи юу те? Зү ёо. Одоо гэдэг үү? Яа байтер юм бэ? Ёо. 2-0. 2-0. Яа, отгоо хоёроос тачиж да. Сая бол яг хүнжигнээсээ дэлбэрлээ. Өмнөх нь бол яг дэлбэрэлт байгаагүй л да бид чинь тактик алдаад. Нойлын цаас гэж хэлээ шидэл гэж дэлгэв үсрлээ тийм ээ. Хоёлоо нэг хожил болоо. Тийм үү? За. Үгээ аваа. За яг 50 үзээ л да. Яг дэлбэрэх болоо. Тэр заваа тэр заваа. Хэлээ. За. Явал та. Хараад энэ Юу юм бэ? Гэхдээ богд бодож штэ та хоёр ингэж гарч би сандраад штэ. Би бодоод хүний бүтээгээ сандраад та. Нөгөө нэг ширээн дээр байдаг юу вэ? Ширээн дээр. Имээ өвөө дандаа хийж уугаад байдаг, хийж уугаад байдаг. Дангтай цай. Гүү, өшөө. Хийдэг юм чи юу гэсэн? Ээзгээ юу юм? Хүрдгүү хэвээрээ байгаад байдаг штэ. Хүрдгүү хэвээрээ байгаад байдаг тэр. сайн бодоо. Цай хийдэг юм чи юу юм бэ? Тагш аяг. Биш хүрдгүү хэвээрээ байсан юм. Юу юм бэ? Бомбо юу яриад байгаа юм бэ? Тавтай идэ. Юу юм бэ? Цагаан. Сүүтэй цай хийдэг сав нь юу юм бэ? Данх юу юм бэ? Асуу сав. Савгээ хэлсэн үү би? Сая бол ийцээ савгээд хэлсэн. Савгээд. Отгоо. Гэтэ Тэр 2-1 гэсэн үг. 2-1. Цай хийдэг халуун сав биз дээ. Отгооч болгоно бүр их дээр үеийн сэтгүүгээр имээ өвөө гэдэг хар чинь амар хөшин хүний сэтгэхэд байгаа байхгүй би. Би залуу хүмүүс хэрч одоо лифтер кофе ярьж байгаа юм. Дээр үү шүү дээ. 2-1 болсон. Хажигсан яваад худлаа өөрөө. За жигч асташаа одоо тайлбарлаа. Бид нар бол цаашаа ингэ заварахгүй шууд. За. Одоо энэ гинт ороод Над руу заавал ингэж нуугадах шаардлагагүй шүү дээ. Тий. За. Ямар хайр гэдэг үлээ? Халуун хайр, анхны хайр. Биш амтны юу гэдэг үлээ нөгөө азарганы Гүү. зулцгыг гэдэг үлээ. Унаг. Тэр нь шигүү. Унагын хайр. Гэхдээ хайр гэдэг нь биш шүү. За дэлбэр. Юуны юу гэдэг бид нар иддэг. Унагын Адун. За. Юу? юу юм бэ? Унагын Юу дээд чинь юу яддаг штэ. Иддэг юм яддаг штэ. Ингээд төсөөд иддэг. Кям. Биш ээ. Төсөөж иддэг штэ. Биш ээ. Одоо нэг юм хийдэг бөөрнки ийм 1700 төгрөгийн үнэтэй байдаг штэ. Гадуур зарагддаг. Стүүч. Зарцаамаг. Биш ээ. 1100 гэ байдаг штэ. Ийм гэрсэн ийм хэмжээтэй байдаг. Ямар сони юм бэ? Тэгээ ийм нэг чинь хоолны хажуулалт юу гэдэг лээ? Хоолны хажуулалт тусдаа жижиг юм салаад малаад юм те. Жижиг юм ч тийм. Чивлээ. Оо. Хачиртай тал. Хачиртай талгаа бичих багтай тийм ээ. Хачир хоолны хажуулалт ч хачир. Ямар хийсүр үгүй. Үрлэн бүтээгдэхүүнгээ хэлсэн бол Харин тийм байна. За. Дараа болохоо. За 2-2 болсон. нөгөө боёхын хошин шав дээр гардаг штэ. Ингээд ямар нүдтэй гэдэг лээ. Өөрийгөө тэгээд идэг штэ. Юунд тухтаг заац юм шиг гэдэг лээ. Өөрийгөө юунд тухтаг заац юм шиг гэдэг хошин шав дээр идэг штэ. Хүлдүү махан. Тий. Тэгээд надад Хүлдүү юу? Хүлдүү мах.
нөө Ричард Гир тоглосон кино байдаг шүү дээ. Хамгийн алдартай. Хөөрхөн бүсгүй. Биш ээ. Дөгчин. Хөөрхөн. Дөгчин дахиад. Хөөрхөн юу юм бэ? Хөөрхөн бүсгүй. Хөөрхөн залуу. Насан дөрөвгүй эмэгтэй юу вэ? Хөөрхөн охоо. За өгөөрэй. За уртаа юм юу гэдэг вэ? Тэрийг өөрөөр нь юу гэдэг вэ? Аама. Юу вэ? Дарих нь өгөөч. Нисван самтгийн доо. Төрөлөө. Улаан ирэлч. Нодон зас. Юу? Нэр нь юм бэлээ. Шалтан шагаа. Шалтан шагаа гэж. Тэгээ дооцгүй. Аташаагүй чи шалтан шагаа. Алтан шагаа гэсэн юу балараад байгаа юу гэж шалтан байж дээ чамаг. За баярлалаа. Тэгээд Ялагчаар бол эзэн отгоо хоёр шалгарлаа. Баярлалаа. Гоо юм болох юм аа. Муухай балер юм бэ эн чи одоо. Нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Гэхдээ зочдын минь одоо Баасан гарагийн нэвтрүүлгийн дугаар болгоны төгсгөлд бас зочид маань сюрприз бидэрт ингээд үзэгчтэй бэлэг өгдөг байхгүй юу. За тэр нь бол хамтдаа дуу дуулдаг MNB хамтлагийнхан байгаа тийм ээ. Тэгэхээр хамтлагийнхан бол ер нь мондөг залуусгаа хэлсэн чинь шууд тоглоол өгч чинь. Тэгэхээр ямар дуу яг караокед байгаа юм шиг захиалга өгөх нь шүү дээ. Гэхдээ хөгжим нь амьд. Цаг хугацаа гэдэг бол алтнаас илүү үнэтэй. Бид нар өөрөө цагийг зөв ашиглах хэрэгтэй. Залуучуудаа бидэнд бол боломж бий. Бидний үеийн залуучууд одоо илүү их хийж бүтээх хэрэгтэй байна. Бүгдээрээ хамтдаа зоригтойгоор өөртөө итгэлтэйгээр уушаага үсрээд алхаад яваарай. Та бүхэнд амжилтсаа. Баасан гараг нэвтрүүлэг. 7 өнөөр өсвөлээдэг Баасан гараг нэвтрүүлэг 7 өнөөр олонний танд уран бүтээлчтэйгээ өргөн оролцуулдаг байгаа. Тэгээ өнөөдрийн урилгыг хүлээж авч ирж оролцсон жүжигч Алтан шагаа болон жүжигчин Отгоо хоёр найзтаа баярлж талархснаа дахин илэрхийлье. баярлалаа. Та бүхэнд шинэ оны удахгүй шинэ оны мэнд хүргэе. Булгассан гоёлтой орчлонгийн говьдол бум гэдэг шиг Яаж яасан ядарсан. За сайхан баярлалаа. шинэ жилийн гоё мөртөөл өгөөч. За зочдын маань дуу одоо та бүхэнд хүрэх болно. Баасан гараг өндөрлж байна. Баяртай. За ингээ та бүхэндээ зориулаад биднийг 10 жил байхад одоо энэ фит болж ирсэн. Нэгэн сайхан дуу зориулж байна. Хөөрхөн. Guys, сайд хоёрын дуу тийм ээ. Монголда зориулж байгаа шүү. Ингэдэгэн огшоо ихцэж намайг ширцээр ортон илээ Өртөмөн имийг огшоо үзээгүй миний зүрээ Өөрийн эрихгүй сайхан дурдаа юу Хөөрхөн огшоо чи юу хүссэвэ Хүссэн жаргандаа хөтлөгдөө юу Хайрын сэтгэл чамд үгүй болж Харамсуулж намайг юу Үлдэмэж өгнөгэрийг үнжинэ тэрэ хотод хэлж авах нэг амтж айгуудтай хотод хот бүрж амсаа хормож яандэр яандэр тус болж амтэр ямна бүхэн хорол дэрэг болохоор ажтэр гуцаад тосомож байгаа үгүй шүү хоёр өдөшөж амжон гэдэг амар юм шиг санагдаа охин чи хүссэвэ хүссэн жаргалтаа хөтлөгдөө юу хайр сэтгэл чамд үгүй болж Харин сууж намайг юу Үлдэнэ Хөөрхөн охин чи юу хүссэвэ Хүссэн жаргалтаа хөтлөгдөө юу Эрэж амин хувцастай ингэдэгэн охин За баярлалаа. За баярлаа. Баярлалаа. MNB хамт баярлаа.